хамгаалагчаар 30 гаруй жил ажиллаж, устдаж үгүй болох эрсдэлтэй амьтдыг хамгаалж, тоо толгойг нь өсөн нэмэгдэхэд хүндэтгэл хувь нэмэр оруулсан хөвсгөлийн тайгын улсын хамгаалтын газрын байгаль хамгаалагч Төмөрсөвхийг онцолж байна. Тэрээр 1987 онд Монгол Улсын их сургуулийг химийн багшаар төгснөөс хойш хөгжийн гүн тайгийг хамгаалах энхийн манаанд зогссон. Өнөөдрийг хүртэл ажиллахдаа нэг ч удаа амралт авч байгаагүй юм а. Түүнийг халуунд хаж, хүүтэнд хүч ажил мэргэжилдээ үнэнч байсны үр дүнд зэрлэг амттын тоо өдрөөс өдөрт нэмэгцээр байна. Тэрээр 3 том тусгай хамгаалтай газар сүүлийн 10 гаруй жил хариуцсан ажиллаж байна. Өвлийн 40-50 градусын хүүтэнд тайгын гүн рүү явган явхаас өөр арга байхгүй. Төмөрсөг анх сард 385 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 540 мянган төгрөгийн цалинтай. Ийм цалин авахын тулд ажиллаж байгаа юм шээ. Янгар ямаа гэхэд үр төлтөгөө бүрэн бүтэн хагцал үзэлгүй, буун дуу сонсоогүй, хүн үзээгүй ийм сүргийг харахад байгаль хамгаалагч хүн өөрөө огшдгоо. Өнгөрч баярладаг, хээр газар ганцаараа уйлдаг. Би үүний л төлөө явсан юм шүү дээ гэж боддгоо. Байгаль руугаа татагдаж явж чадахгүй байгаа чинь ерөөсөө л энэ үр дүн. Баярын үеэр ан их хийгддэг болохоор энд ингээд шампансаг буудалж байхад тэнд өөр амтны ам өргөдөж байхыг гэдэл санаа зовоод эхнэр хүүхдээ уурлуулад л арга эвийг нь олоод уул руу явдаг даа гэж хэлсэн юм а. Ажил хийх сэтгэл байвал, тууштай байвал өөрийнхөө сэтгэл баясгах үр дүнд хүрдэг гэлээ. Тэгээ урд өмнө 40-50 жил байдаггүй байсан гэж бодож байсан. Цоохор эргэсгэхэд 2019-с 2020 онд камерт үзэгдсэнийг хараад байгаль хамгаалагч Төмөрсөх одон медаль авснаас илүү их баярсан гэсэн юм а. Энэ бол байгаль хамгаалагч хүний багтал баяр юм. Урд нь байхгүй байсан газар 10 гаруй хандгаа явж байгааг хараад л огшно. Байгаль хамгаалагчийн ажил нүднээс талд явагдаж байдаг. Үүнийг тэтгэврийн үгэн хийдэг гэж бодгоо болох хэрэгтэй гэж ярьсан юм. Тэрээр одоо 3 бамруулж тижээдэг. За тайгад тавил хөөтн хөлдөх эсвэл анчин агнах вэ гэж санаан зовоод ичээ бэлдэж тижээн өвлийг өнтөө давж буй. Идэж байна шүү. Ахын чанаад ихэр идэж байна шүү. Түүний хувьд ойрын үед байгаль хамгаалагч их шинжгүй байгаад их санаан зовж байгаа юм а. Учир нь цаг наргүй, эрсдэлтэй, бага цайлантай мэргэжлийг сонирхох хүн ховор. Үүнд л миний санаа зовж байна. Монголын зэрлэг амтан эзэнгүй байна. Тэм учраас Монголын төр зэрлэг амтныг хамгаалалттай болгох шинэ бүтэц бүрэлдэхүүн гаргах шаардлагатай. Монгол 120 гаруй газар тусгай хамгаалтай газар байгаач цаана 80 гаруй хувь нь эзэнгүй байна. Амьтдыг агнаж биш хайралцаг хүн сайхан хардаг цаг ирсэн шүү гэдгийг байгаль хамгаалагч ярилцлагын үеэрээ онцолсон юм а.